Монголчууд Америкт. Намайг Нэмд Оржин Шагай гэдэг. Одоо Amazon-д ахлах хөгжүүлэгч, инженер ажиллаж байгаа. Тэгээд Amazon-д одоогоор 3 жил ах хэвээр ажиллаж байна. Тэгээд Америкт 2011 онд ирсэн. Тэгээд Америкт ирээд мастер хийгээд ажиллаад тэгээд нэг жижиг компанид Iowa State University ажиллаж байгаа. Тэгээд Amazon-д тэнцээд ажилд орохоор болсон. Тэгээд тэрнээс өмнө бага нас гэвэл их сургууль бол хуучин Гтэмсгээ байдаг. Гтэмсийг төгссөн. 10 жилээ бол Монгол Туркийн хамтарсан сургууль Эрдэнэтэд дотор баринд төгссөн. Тэгээд багтаа бол тэгэл нэгдүгээр орол ер нь бол хотод бол яг төрсөн. Тоондоо арай гайгүйсэн мөн 10 жилд. Тэгээд ер нь бол математикаараа явна гэж боддог байсан. Тэгээд гинт нэг 8 дугаар ангид 6 дугаар ангид манай аав надад нэг компьютер авч өгөөд тэгээд компьютерт нэлээд дуртай дуурлаа. Тэгэхэд өдөр шөнөгүй тоглоод тэгсэн чинь аав ерөөсөө чи тоглоод болохгүй байна. Ерөөсөө сургуулаач хийхгүй, юмач хийхгүй нэ. Тэгээд тэрийг ер нь компьютерын зараад нэг түүх сургуульд тэрүүгээр төлбөр хийж орохоор болсон анх гэртээ компьютерээ зараад анхны жилээ нэг төлбөрөд манай гэрийн боломж бас нэг харахаас санхүүг сайнгүй байсан болохоор тэгээд түүх сургууль байжгаад тэгээд мэдээлэл зүйн хичээлгээ ордог байсан. Тэгээд мэдээлэл зүйн хичээл ордог байжгаад олимпиадын хүүхдүүд шалгаруулаад гэсэн чинь математикийн багш намайг математик олимпиадаар явуулаад математикт орчихсон. Гэсэн чинь мэдээлэл зүйн багш болохоор чи математик юм чинь гээд намайг аваагүй байхгүй. Тэгэхээр би өөрөө зорж гүйж очиод үгүй би математикасаа гараад мэдээлэл зүйд бэлтмээр байна гэд. Тэгээ мэдээлэл зүйн олимпиад бэлдээд тэгсэн чинь багш бас нэлээд авьяастай юм байна гэд нэлээд бэлдээд 9 дугаар ангида улсын олимпиад ирж ирсэн. Тэгээд тэр жилээ бас нэг сайн авч чадаагүй. Яг 10 дугаар ангида улсад 3-т ороод тэгээд олон улсад явахаар болоод Монгол улсаа төлөөлөв. Тэгээд Мексик явж ирсэн. Тэгээл ер нь бол тэндээс л яг програмчлал дуртай дурлж хийдэг болсон доо. Миний яг хамгийн баярлж авдаг юм яг түүх сургуульд ороод яг суулгад сурсан. Ер нь бол нэлээд суулгад. Би чинь 6 дугаар ангида гадуур дотор гэртээ байхгүй гадаа тоглол явчихдаг. Аавч намайг дийлэхгүй. Ээч гэсэн дийлдэг байсан. Тэгээд яг түүх сургуульд ороод бол яг л үнэхээр 5-аас хичээлээ таарж ирэл орой 11 хүртэл бол ер нь бол дундуур нэг 2 цагийн хоол идэн эсвэл завсарлагаан байдаг болохоос 11 хүртэл бол яг суулгад. Эхний 3 сар бол өстой яг тамд байгаа юм шиг л тийм сан мэдрэгдсэн. Яг Японы нэг Айна Fujin Fox гэдэг компани яг 2 дугаар курст тахад нэг улсын нэг програмчлалын уралдаан зарлаад тэгээд төрүүлсэн хүний Японд дадлага хийлгэнэ. Тэрэнд нэг төрүүлээд шилдэг ойтон болчихсон. Тэгээ Японд дадлага хийсэн. Тэгээд дадлага хийсэн 3 дугаар курст. Тийм үү? Тий. Тэгээд төгсөх жилээ тэр Монголд байдаг салбар нь Айна гэдэг компанид ажилд ороод тэндээс л ер нь нэлээд сурч авсан да тэр компанид орж. За Японд дадлага хийх юмрхүү. За Японоос юу мэдрэв? Японоос чи яг юу мэдэрч юу сурв? За ямар ч байсан хэр хугацааны дадлага байсан? Тэр нэг сараар гаруутай болсон. Японд байхад их гоё л бас л ерөөсөө ангааж авч итэл тэгэл сар дууссан да нэг сарч. Тэгэл хүмүүс нь яаж ажиллаж амьдэрдгийг хараад. Тэгэхгүй надад бол тэгтээ яг таалагтаас илүү нэг амар том машины зүгээр нэг эрг шургуулж байгаа юм шиг. Японд бол ингээл бүхэн ажил цагтаа яг баригдчихсан бүх юм яг тагл. Метро нь 53 минутанд ирнэ гэсэн бол яг л 53 минутанд ирээл чихээл яваал өглөө өдөр оройг үл тэгэл. За тэгээд Америк явах асуудал яаж? Тэгээд 2-3 газар ямар ч гэсэн материалаа бүрдүүлээ явуулсан байсан. Нэг Солонгост магистр бас биоинформатик гэдэг тэрүүгээр явуулаад тэр маань нэлээд бас бүтэх гээд бараг л тэнцэж ирсэн. Визэнд орох авцсан. Тэгээд бас оролдоод үзьгээд энэ нэг Америкт гэдэг Махариши гэдэг тэр сургуульд бас аплайтсан байсан чи харин одоо урилгач явууллаа Японд байсан чи урилгач явууллаа гэхээр итгээчгүй урилга явуулчих байгаа юм гэсэн чинь аавар нуцтай чамд энэ нэг урилга шиг мөрцөн байна гэдэг. Тэгэл Монголд ирэнгүүтээ
визэнд ороод 7 сард байсан юм. 11 оны 7 сар. Тэгээ визэнд орсон чинь виз гарцсан. Тэгэл за ерөөсөө явъя гэл. Хэдэн онд Америкт ирсэн? 11 оны 7 сард ирсэн. Монголчууд Америкт. Тэгэл манай сургууль чинь нэг програм нь арай ондоо энгийн маструуд 6 сар кампус дээр байгаад үлдсэн хичээлээ онлайнаар үзээд ажил хийж боллоо. Мэргэжлээ дэвшлүүлж болдог тийм програмт байсан. Тэгэл тэрэнд нь итгэл ажиллаа 6 сар болчоод ажиллаа ажиглал эхэндээ ч өстөө нэг зөндөөл хүмүүстэй ярьжсэн бүгдээрээ л үгүй гэл ирсэн. Үгүй гэдэг хариу өгч өстөө баруус л үгүй авал сэтгэлээр ч унжил байсан л та эхэндээ. Сар гаруй хайсны эцэст ямарч гэсэн нэг 2 компаниас ажилд авъя гэдэг. Тэгээд одоо ажиллаж исэн тэр нэг ITS Inc. Shazam гэдэг нэг компани мэт. Аяад гэдэг банкны гүйлгээний яг сервис хариуцсан. Тэр компанид тэнцэж ороод ажилласан да. Тэгж байгаа л ер нь Amazon-д эхний хараач тэнцээг юм а өмнө нь бас яг сургуулаа төгсөхдөө нэг ирж исэн. Тэг чи угаасаа өөртөө ч итгэлгүй. Миний нөгөө яриа мариач бас нэг сайнгүй байсан юм а. Маахан чинь Монголоос ирсэн хүмүүс чинь бас яг Америк хүнд өөрийгөө ойлгуулах чадамж тэр хүмүүсийн яг биднээс юу сонсох гээд байгааг нь ерөөсөө ойлгодоггүй. Ослдохгүй л англиар ярьж байгаа юм шиг мөртлөө яг бодож байгаа нь монгол болохоор яг Америк хүн яг юу бодоод байгааг ерөөсөө ойлгохгүй. Тэгээд ерөөсөө ойлголцож чадахгүй. Тэгээд ярьцлагнууд дээр програмчлалын юм нь бол яг хийчээд байдаг. Яг нэг ойлголцож ярилцах юм дээр л ерөөсөө яалчгүй болохгүй байна гэдэг л мэдсэн л дээ. Тэгээ би тэрийгээ нөгөө хуучин ажлынхаа хүнтэй би ингээд програм тэр хүн ч намайг чи програмд гайг хүн байна гэд гол нь чи ярьж чадахгүй надад тэгдэгс нэг инээтгэв хүн байдаг. Тэр хүн тэгээ надад нэлээд зөвлөгөө өгөөд битэрч бас хуучин ажил дээрээ бэлдээл намайг юм тайлбарлуулж яриулаад тэр хүнээс бас нэлээд юм тайлбарлаж ярихыг сурсан. Тэгэл яг нөгөөтгөө хэрэгжүүлээд Amazon-ы ярьцлаган дээр хэрэгжүүлээд тэгсэн чи харин тэнцэн ч гэж бодоогүй л байсан. Өгөөд Хэдэн Amazon-ы ярилцлага дээр орсон? 15 онд. 15 онд. Amazon-д ороод юмнуудын эхний хэдэн сар ч юмыг нэлээд сурсан. Бас мэддгүй юм бас зөндөөл байсан. Яг үйл ажиллагааг яаж тасралтгүй авч явах вэ? Програмчлал чинь өмнө нь бол яг юм хийгээд суулгаад программистын ажил дуустдагс бол Amazon ч бол үйлдвэрлэлийн процесс болчиход байгаа юм л да. Яг тасралтгүй үйл ажиллагааг авч явах. Өмнө нь бол жижигхэн компанид бол яг юмыг яг хэрэглэгчийн хүснээр хийж өгөөл борлуулагч байсан бол одоо өөрөө үйлдвэрлэгч авч явдаг хүн болчиход байдаг. Тэгээд тэрийг яаж авч явахад яаж өдөршөнгөө яг хэрэгтэй үед суух уу? Яаж хамгаалалт авах уу? Энэ олон хүнд зэрэг юм хүргэж байгаа. Нэг газар алдаа гарахад өөрийн чинь систем унахгүй байх. Тэгээд бусдаас хамаарлыг багасгах уу гэх бодож байгаа юмнууд нь арай л өөр болчихж байгаа юм л да. Сурах юмнууд гэсэн дагаад их болно. Дээрээс нь дотоод хүмүүстэйгээ яаж харьцаж том компанид өөрийгөө яаж таниулах вэ гэх бас тусдаа юмнууд нэлээд сурах юмнууд гарч ирсэн. Тэгээ бас дуудлаганд гарах гэдэг. Тэгээ Amazon чинь альва систем гэмтэл гараад гэмтлээ 30 минутын дотор засах тийм дуудлагын ажил өгдөг. Тэр нь бас нэлээд хэцүү санагдчихсан. Энэ том систем дээр өөр хүмүүсийн бичсэн кодыг ойлгоод тэр дорн засвар хийгээд хэвийн үйл ажиллагаа өргөжлүүлж явна гэдэг чинь бас нэлээд сурах юм ихтэй л байсан. Программын маш том үйлдвэрлэл төр чигээр явж. Өөр чи Amazon-оос юу болж мэдрэв? Одоо энэ том компани менежер гэдэг чинь ерөөсөө шал өөр. Чи юу хийх ёстой вэ? Чамд юу хийхэд чинь туслах боломжийг олгодог хүн, боломж олгодог хүн юм байна гэдэг л. Арай өөр үнцэг харуулж байгаа юм л да. Менежер гэдэг дарга гэдэг ойлголт ерөөсөө байхгүй юм байна гэдэг л ойлгосон юм л да. Ер нь дарга цэрэг гээл ирэхээр яг доор байгаа инженерүүдийн юу бодож байгаа нь нэг чухал биш болоод явчихж байгаа. Энд бол инженер юу бодож гаргаж хийж байгаа нь илүү чухал болж байна. Инженерийн менежерүүд нь зөвхөн тэднэр олон инженерүүдийг холбож яг хийх гэж байгаа юмд нь тусалж түүнээс бол яг юу хийх ёстой, юу хийхийг заадаг хүн биш болчиход байгаа юм л да. Менежер ч одоо ажил үүрэг хуваарлах биш, тусалдаг хүн болчоор 10 хүнд нэг туслагч л гэсэн утгатай болчиход байгаа. Яг өдөртөж тусалж явдаг.
монголчууд Америкт. Манай менежер Канадад Amazon-ы офис нэгдээд тэнд монгол хүмүүс инженерүүдийг авах боломжтой гэдэг. Сингапур эднээс хүмүүс аваад ирсэн. Тэгэхээр монгол болох юм уу болно гэд би зөвшөөрлийг аваад. Тэгээ ерөөсөө эхний ээлжинд хэдийн монгол инженерүүдийг шууд Канадад авчирээ. Тэгээ ажлын ирэх нь хамаагүй амархан. Тэгээд чаддаг хүмүүсийг авъя гэсэн. Цалин инженерүүдийг авъя гэдэг. Тэгээ очиод зуучлаад нэлээд 100 гаруй хүнтэй уулзсан. Тэгсэн чинь ерөөсөө бас үг авах нь жоохон хэцүү. Яг нэгэнд ажиллаад ингээ ажил дээр гарцсан. Эсвэл ингээд бас юм үтцсэн хүмүүс чинь жоохон хашир юм уу? Хувьсах боломж өөрчлөлтөх шинжлэх чадамж нь бага болчтой юм байна л да. Хүмүүс нэг ажил дээр гараад удажчаараа шинийг хүлээж авах соргог байдал нь алдагдцсан. Тэгээ би тэр хүмүүстэй 3 сар ажиллаад би өөрөө заримынх нь резюме эдрийг засаад явуулаад тэгээд нэг амжилттай болоогүй юм. Тэгсэн чинь Amazon яг тэр өвлөөс нь hiring freeze гэдэг хүн авахаа ингээ ерөөс зогсооцсон байхгүй. Тэгээд тэр нь угаасаа хоцорчж байгаа. Тэгсэн чинь тэр үед бас би нэг хідэн хүүхдүүдтэй болчихсон. Ажил дээр бас гараагүй. Тэр хүүхдүүдэд би бас жоохон хэдийн юм хэлсэн чинь нөгөөдөл чинь Facebook-оор холбогдоод сурцсан хийсэн юмнуудыг харсан чинь хамаагүй сайн хурдтай сайжраад байна. Тэгэхээр ерөөсөө Монгол хүүхдүүд чинь ингээд шинэ юм маш хурдан тусаж аваад өөрчлөгдөд маш хурдан сайжирч болох юм байна гэдгийг би харсан байна. Тэгээд энэ маягаараа хэрвээ би олон хүүхд бэлдээд ингээд дэлхийн хэмжээний инженер болох юм бол одоо дундаж шинээр ажилд орж байгаа инженерийн цалин $100,000 гэж бодъё л та. Бид нэр 10,000 тийм инженер хэрвээ бэлдэж чадах юм бол жилийн цалингийн эргэлт нь л тэр $1 болчиход байгаа байхгүй. Тэр чинь оюутлогоо 5 үсттэй. Тэр $1 тэр чинь зүгээр цэвэр ашиг шүү дээ. Ямар ч Монголоос гарч байгаа юм байхгүй. Цэвэр ашиг орж ирж байгаа байхгүй. Нэг тэр $1 эргэлт. Яг л одоо залуучуудаас яг энэ л гарах хэрэгтэй байхгүй юу те? Тэгэхээр яг чиний над гаргалгаач амар чухал байна. Одоо тэгээд хэдүүлээ. Чи яг ингээд цааш бүтэхтал яг ийм гэд маш тодорхой яриад эхлэхэр чи юмнууд чи харагцаа. Тэр $1 гэдэг чинь тэгэл ер нь бол 5 толгой оюутлогоо эдний хийдгэл зүгээр нөгөө нэг revenue гэж байна. Ашиг бол бас биш шүү дээ. Тэ эргэлдүүлж байгаа мөн тэр чинь Монголоос гарч байгаа гарлуу газар шуурга. Тэгэл тэрнэд гадаадаас үнэтэй тоног төхөөрөмж аваад ингээл гаргаж байгаа эргэлдүүлж байгаа мөнгө л байна. Тэг чин бид нэр зүгээр цалингаараа орж ирж байгаа орлого маань тэр бүмийн эргэлт хийх боломжтой. 10,000 инженер. Тэр чинь зөвхөн эхлэх цалин шүү дээ, тэ. Эхлэх цалин гэдэг чинь тэр чинь явандаа өсөх боломжтой гэсэн үг байна. Тэгээ явандаа тэр инженерүүд маань туршлагачаад яваад ирэх юм бол хідэн тэр бүм болохын бүү мэт шүү дээ. Хурдтай хүн гэдэг чинь сайжраад байх тусам л орж ирэх тэр нөгөө цалингийн цагийн үнэлэмж нь ерөөсөө маш хурдцтайгаар өсдөг юм байна л гэдгийг ерөөсөө ойлгуулмаар байна. Тэгэхээр л энэ маягаар Монгол хүний үнэлэмжийг өсгөе. Яаж өсөхөөр тэр 10,000 хүн чинь цагийн үнэлэмж нь тийм өндөр болчоор тэднийг дагсан гэр бүлийн чадамж, эдийн засгийн чадамж дагаад өсөж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг дагаад үл хөдлөх одоо байшин ингээд Монголд утаа их байна л гэдэг те. Тэр чинь ерөөсөө тэр гэр дотор амьдарч байгаа хүмүүсийн цагийн үнэлэмж хэрвээ өндөр болчих юм бол тэр хүмүүс чинь үнэтэй сайхан байшин зүгээр л тэр банкны зээлийн аваад сандагч яагаад ч хамаагүй тэр гой байшинт л орно үсттэй те. Хэрвээ бүх хүн тэр 10,000 хүнийг дагсан тэр хүмүүс чинь гэрт байхгүй өндөр чанартай орон сууц сайн хороол баригдал явах юм бол ерөөсөө тэр утаа гэдэг асуудал чинь шийдэгчмээр харагддаг. Амьдралын чадамж, санхүүгийн чадамж өөрчлөгдөх тусам л орчин дагаа сайжирд юм байна гэдгийг л ерөөсөө сүүлийн 4 жилийн дотор энэ Seattle-аас би одоо мэдэрч байна л да. Одоо энэ Amazon-ы яг энэ төв офис байгаа Salt Lake юм гэдэг хэсэг. Яг Amazon жижигхэн байх үед энэ хавьд ерөөсөө архичин хүмүүс цуглардаг тийм ядуу хэсэг байсан. Одоо тэгээд энд ирж амьдарч байгаа хүмүүсийн ерөөсөө дундаж ордлого өсөнгүүт л энэ хавь ерөөсөө өдөр шөнө шиг ямар ч гуйлах юм байхгүй. Бас таатай орчин болоод бүрдчихэж байна. Тэгэл метр квадратын үнэлэмжийн өсчөөрч ерөөсөө гой байшингууд амьдрал тэр утаа мутаа нөгөө нэг жижиг сажиг асуудал бүгд шийдэгдээд байна.
Одоо л өстой 4 жилийн өмнөхөөс танигдахаар өөр болцсон. Юу архичин гулгч үүнд харагдахгүй шүү дээ. Тийм учраас л энэ 4 жилийн дотор тэгж өөрчилж болж байгаа байхгүй. Зүгээр л нэг компани ирээл амар олон инженеруудыг ажилд аваад энэ хэсгийг л одоо хотын урд хэсгийг тэр чигт нь өөрчилж чадж байгаа. Өөрчлөлт чадахгүй байгаа хүнд бурхан ирээч ерөөсө тусуулж чадахгүй юм байна л да. Тэгж л ойлгосон ерөөсө. Тийм учраас л хүүхдүүд рүү чиглэсэн энэ одоо шинэ аргачлалаа хэрэгжүүлээгээд тэгээд 2016 онд Олонлог гэж сургуультай хамтарч ажиллаж байсан. Олонлог гэж сургуульд миний өмнө нь бас олимпиадад бэлтжижсэн бас таньдаг хүүхдүүд маань тэр хичээлийн дараах хөтөлбөрийг аваад 10 жилийн хүүхдүүдэд нэг 20 хүүхдэд алгоритм програмчлалын тухай хичээл ороод жил гаруй явсан. Тэгсэн чинь бас амжилтууд гаргасан. Харуулцан гэдэг тэр тэмцээнд төрүүлсэн Монголын одоо кибер security-гийн тэмцээн байна. Тэгээд улсын олимпиад програмчлал тэнд бас хотод ихний 6 байранд норсон. Гэх мэтлэн амжилтуудыг ерөөсөө жилийн дотор л гаргачихж байгаа байхгүй. Нэг жил бэлдсэн хүүхдэд. Тэр энэ маягаараа бид нэр энэ хурдтай ингээд хүүхдүүдийг рүү бэлтгэж чадах юм бол 4 жилийн дараа олон улсад гарах юм инженерүүдийг бол бэлдэж болох юм байна л гэж хараад байна. Ерөөсөө зөв зааварчилгаа хурдтай сурах чадамжаар л бид нар маш хурдтай дэлхийн түвшний инженерүүдийг ерөөсөө бэлдээд гаргаад тавьчих юм байна. Тэгэх юм бол бид нэр заавал Солонгос руу, Америк руу ингээд ажлын виз хөөцөлтөд ингээд яваад ажилд орох зоох биш. Гадаадын компаниуд өөрсдөө ирнэ. Яагаад вэ гэхээр би одоо 2 жишээ сая харж байгаа байхгүй. Сиэтлтайгаа 2 том компани байгаа. Тэр нь одоо Польшд офис нэчээд байгаа байхгүй. Польшд ерөөсө 2 том сайн их сургууль байна гэдэг. Ерөөсө тэрийг түшгэлээл амар олон сайн оюутнууд төгсөж байгаа маань тэнд офис нэгээл. Ерөөсө тэнд 300 гайгүй оюутан байна л гэж харж байгаа байхгүй миний тооцоогоор. Тэг чинь л офис нэчиж шүү дээ. Тэднийг цалинжуулж байгаа цалин мэдээж сайн байгаа. Хэрвээ муу ах юм бол тэд нэр өөрсдөө өөр газар өшөө илүү амлах газар л угаасаа л яваад өччих болохоор энэ чинь ерөөсөө дэлхий хавтгаа болчихж байгаа байхгүй тий. Чи чадамжтай бол чи хаана аль улсын иргэн байгаа чи ерөөсөө хамаахгүй чамайг цалинжуулъя авъя л гэдэг юм болчиход байгаа. Тэгэхээр л ерөөсөө яг энэ маягаар л бид нэр олуулаа болох хэрэгтэй. Сайн бас олуулаа хэрвээ Монголд байж чадах юм бол тэнд бид нэр олон улсын яг энэ IT-ийн компаниудыг татаж чадах юм байна л гэдэг. Тэрний тулд энэ 10,000 хүүхдийг эхний ээлжинд 10,000 хүүхдийг ерөөсө бэлдэж гаргая гэж зорилт тавьдаг. 10,000 ч одоо их тоо юм шиг санагдаад байгаа гэсэн яг нийт 10 жил сурч байгаа хүүхдүүдийн ерөөсө 2% хүрхгүй. Одоо 270,000 хүүхд Улаанбаатарт 10 жил сурч байна гэж хараад байна. 5% л бид нэр бэлдээл гаргахад ерөөсө эдийн засгийн амар том эргэлттэй юм их гэдэг. Тэгэхээр л тэр үр дүнд ямар хурдан аргаар системтэй өөрчлөлтүүдийг хийх үгдийг л би одоо энэ ажил болгоод эхлээд 2018 онд эхлүүлсэн Nest гэдэг тэрүүгээр эхлүүлж байгаа. Одоо манай актем дээр 40 хүүхд сууж байгаа. Тэгээд ер нь бол нэг жилдээ 400 цагийн хөтөлбөр гэж хараад байгаа юм л да. Тэгээд 4 жил явахаар чинь 1200 цагийн хөтөлбөр шаарч байгаа. Тэгээд манай багш нар бол одоо програм сурах чинь нэг зовлон яг сурж байгаа юмнасаа хамааралгүй өөр нэг проблемууд гарч ирээд хүүхдүүд айгүй амархан шантардаг байхгүй. Тийм учраас бид нэр маш тулж ажиллаж байгаа хүүхдүүдтэй олон одоо яг мэддэг инструкторууд гэдэг туслах багш нар олонтой яг хажууд нь суугаад компьютерийн нэг жижигхэн л алдаанаас болоод хүүхдүүд шантарчдаг байхгүй. Тэр болгон дээр нь л ерөөсөө бүдрээл унахт нь ингээл түшээл босгох тийм хүмүүс 5 хүүхдэд нэг багш маягаар тийм зарчмаар явж байгаа. Ерөөсө 2022 он гэхэд ер нь бол 2-3 жилийн дараа бид нар бол яг багш нарын цалин олон улсын инженерийн цалинтай дүүцүүлэхээр тийм хэмжээнд аваачна гэж бодож байгаа. Тэр багш ерөөсөө яах ёстой гэхээр тэр хүүхдүүдэд л мэдлэгээ маш зөвөр уудайхгүй сонирхолтойгоор аваачих тухай л ерөөсөө бодож ёстой болохоос өдөр тутмын амьдралын зовлонд бодож ёсгүй маш үнэтэй одоо боловсон хүчин байгаа байхгүй. Одоо Америкт инженерүүд ажилд орохоор нэг манад ажилд орлоо баярлалаа гэдэг мөнгө өгдөг. Тэрийг нь sign on bonus гэж. Дундаж инженер эхэлж байгаа инженер $20,000 авцаа авдаг байхгүй.
Хэрвээ сайн инженер. Тэр чинь $20,000 ч одоо 4 жилдээ зарцуулсан мөнгөө эхний ажилд орох мөнгөөрөө л одоо өглөхөн л олох болох. Тэрнээс ч илүү болж байна. $20,000. Багийн ажиллагаа гэж ярьсан. Манай Монгол хүүхдүүд бас дутагтаад байгаа нь багийн ажиллагаа гэдэг юм ерөөс. Ажилд ороход дутагтаад байгаа. Өөрийгөө ойлгуулж чаддаггүй, хамтаар ажиллаж чаддаггүй. Тэрийг нь ерөөсөө Монголд хөгжүүлдэг юм байна л да. 10 жил их сургуульч гэсэн. Ерөөсөө ганцаараа л шалгалтанд бэлдээд байдаг. Тэгэл ганцаараа давчих юм бол болоо. Тэг чинь ерөөсөө бизнес эрхлээ ч юм уу ажил дээр гараад явна гэдэг чинь ерөөсөө багийн ажиллагаа гэдэг ерөөсөө сураагүй байдаг. Ерөөсөө project based training гэдэг юм яваад байгаа. Нэг нэгээр нь дүгнэх биш багцаар нь дүгнж явж байгаа ч. Эцээст ажил дээр гараад та нар багцаараа л дүнлүүлэх байхгүй. Та нар нийтээр яг энэ нэг юмыг хийж чадсан уу үгүй юу гэдгийг л харж байна. Нэг хувь хүн хичнээн лаг байгаад бол ямар ч нэмэр байхгүй. За тэгэхээр чи яг энэ төсөөлөөр Монголын хөгжлийн ирээдүйг чи өнөөдөр залуу хүн ямар байх ёстой гэж харж байна? За ингэж харж байгаа. Манай бэлдсэн хүмүүс 4 жилийн дараа төгслөө гэж бодоод 2022 он. Тэр үед одоо гадаадын компаниуд орж ирээд ажиллаа гэж бодоод бид нэр 4 жилийн дараа л гэхэд ямар ч танигдахааргүй орчинд Улаанбаатар очно л гэж би харж байгаа. 4 жилийн дараа л. Тэгэхээр бид нэр 8 жилийн дараа л өсрөнгөө хөгжлийн тухай яриад байхгүй. 8 жилийн дотор яаж өсрөнгөө хөгжих вэ? Дагаад энэ Монгол хүмүүс чадамжтай болоод ингээд эдийн засгийн эрх чөлөөтэй болоод ирэхээр энэ улс төрийн хямрал гээл нэг зовоод байгаа. Тэ энэ муухай хүн гарчлаа л гэдэг. Үндэ бол бид нэр өөрсдөө сонгоод байгаа шүү дээ. Хэрвээ бид нэр мэддэгтэй болоод эдийн засгийн хараат бус болчих юм бол бид нэр заавал тэр мөнгө амлаад байгаа хүмүүсийг сонгох албагүй байхгүй. Бид нар үнэхээр үзэл бодол ярьдаг, зөв юм ярьдаг хүмүүсийг л сонгоно шүү дээ. Тийм болохоор тэр болгонд дагаад гарч байгаа бүх муу үр дагаврууд алга болно л гэж. Тэгэхээр л ерөөсөө л боловсралтай эдийн засгийн эрх чөлөөтэй байгаа арт түмэнд ямар ч зовлонгоос ангичирна л гэж хараад байгаа. Бүх зовлон чинь л зүгээр зуурдын л гэж хараад байгаа. Монголчууд Америкт